Өнөөдөр малчтын ёстой нэг хоолой дээр нь тулчаад байгаа асуудал бол энэ зээлийн үгийн асуудал байгаамаа. Үнэхээр одоо энэ хууль хэрэгжиж эхлэх энийг хүлээхээс өмнө маргааш зээлээ төлөх нь битэл маргааш юугээ идэх вэ гэж байгаа малчин өрөх маш олон болчиход байгаа. Ялангуяа энэ одоо зүү аймагуудаар бол энэ. Тийм учраас энэ зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр засгийн газар ямар зохицуулт хийсэн бэ? Одоо эн чинь 2 сард яригдсан цагаас хойш л одоо малчин тухайн сумын арилжааны банкны ажилтан хоёрын хооронд бол одоо тийм үл ойлголцлууд гарч шít. Одоо төл гэдэг, хойшлуулсан гэдэг. Тэгэхээр энэ дээр бол би нэг тодорхой асуулт авмаар байна. Хоёрдугаарт энэ малчтын одоо малыг эндэлцүүлсэн даатгалаараас нэлээд хамруулсан. Энэний малын эндэлцүүлсэн даатгалын энэ асуудлууд ер нь одоо энэ чинь улсын хэмжээнд 6 сая мал 7 сая мал өшөө цаашаа өснө гэж байгаа. Энэ одоо хариу арга хэмжээ тэр одоо зээлийн одоо даатгалын эргэн төлөлт юмнуудаа ер нь хизээ хийхээр төлөвлөж байгаа вэ? Сарын өмнө шийдвэр гаргаад Монгол банкар дамжуулж арилжааны банктай уулзаад үндсэндээ бол хаан банк, төрийн банктай голчилж уулзалт хийсэн. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1 жилээр хойшлуулах энэ тохиролцоо шийдвэрт хүрсэн байна. За хоёрдугаарт 1 жилээр хойшлуулсантай холбогдуулаад хүү хөрөмтлөгдөнө. Энэ хөрөмтлөгдсөн хүүг яах вэ гэдэг асуудал мөн адил яригдсан. Ингээд засгийн газрын тогтоол батлагдаад яг өчигдрийн байдлаар буюу одоо 4-р сарын 10-ны өдрийн байдлаар албачиж эцэслэгдсэн. За энэ тогтоолоор яах вэ гэхээр хөрөмтлөгдсөн хүүгийн 6%-ийг малчид өөрсдөө үлдсэн хүүгийн зөрүүг засгийн газар төсвийн мөнгөөр төлж барагдуулна гэдэг энэ шийдвэр гарсан байгаа. Ингээд албан ёсоор хэрэгжээд эхэлсэн. Малын индексжүүлсэн даатгалын эргэн төлөлт бол хагас жилийн мал тоолгын дараа хоригдлын хэмжээг тооцоод тухайн сумын хоригдлын хэмжээ 6%-аас давсан тохиолдолд эргэн төлөлтийг эргэж олгодог байгаа. За малын индексжүүлсэн даатгалын асуудал дээр бас жоохон тийм хурдвчлах, төргөвчлөх юм байвал яг л одоо л хэрэгтэй байгаа юм да. Тэгээ наад чи явсаар хагаад нэг оны өмнө арай чамаал очдөг юм л эдэлтэй. Жоохон хурдвчламаар. Газрын хуулийн дээр хэдүүлээ эн чинь анханасаа томьёолч ингээд 5 гэж орж ирээд энэ чигээрээ явуул дийлэхгүй өсөр бол 5 гээ явчихнаа. Наад чи амьдрал дээр хөрсөн дээрээ буухгүй. Одоо ямар кейс яваад байна уу гэвэл боломж байна уу гэвэл тэр газрыг заавал хин нэгэнд өгөх гээд байх алдгүй шүү дээ. Төрийн мэдлэлтэй байг. Зүгээр тарих боломжийг нээж өгөөд хоршоодуудаа төр нь ашиглуулад явдаг ийм хувилбар руу орвол тэгэхгүй нэг 5-3 хүн хоршоонд өгчдөг тэр нь өөрийн юм шиг цааш нь зарж үрдэг ийм сөрөг юмнууд гараад байт юм аа. Тэгэхээр газар бол төрийнхөө мэдлэл байдгаараа байгаад тухайн орон нутгийнхаа баг дээрээ байдаг юм уу хаана байдгийг тэр малчтанд таримаар байна.